Чи яг юу юм ярэ? Сайн байцгаана уу? Keks podcast-ийн дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээд энэ удаа Хөх хотоос Сүхбаатар aka Axman ирсэн байна. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Монголд ирсэн үе дээр нь яг амжиж бас бид нэр подкаст бичих гэж байна. Тэгээд Улаанбаатарт ирээд хэр удаж явлаа одоо хэд онж байна? Өнөөдөртөө 7 хоног шүү. Ямар ч гэсэн энэ үеэр нь бид нэр бас уулзаж чадлаа. Тэгээд маш их баяртай. Тэгээд та бүхэнд бас гоё сонирхолтой зочныг яг одоо өргөх гэж байна. Тэгээд товчхон ярих юм бол Сүхбаатарт 12 сард 4000 өөрийнх нь иргэдэйгээ ажиллуулж байгаа кофе шопт нь одоо хувь тавилангаар санамсаргүй танилцаад тэгээд Newsag битүү сая 2-7 хоногийн өмнө 3 хоногийн өмнө Хөх хотод очоод дахиад уулзаад бишэрийг гоё угтаж аваад тэгээ харин одоо Улаанбаатарт ирээд сэтгэдэн ажлууд амжуулсан. За Улаанбаатарт ирээд сэтгэл ямар байна? Мөл угийн хшгаан гоё догдолж байна. Одоо юу гэж хэлэх юм? Догдолж байна, мөл догдолж байна. Яагаад догдолж байна гэхээр эргэн тойронд бүр гоё төрөлх хэлээр ийм орчинд байгаа учраас догдолж байна. Юм. Улаанбаатарын хүмүүсийг ингээд ажиглахад ер нь ямар мэдрэмж авж байна? Ямар хуу vibeтэй, ямар хуу энергитэй хүмүүс байна? Гоё хөдөлмөрч гэх үү. Зоригтой алхаж байгаа хүмүүс л зөндөө харин байж байна. Тэгээд ямар нэгэн юм мэдсэн ч гэсэн мэдгүй шиг байж байгаа л тийм гоё байдалтай л байж зоригтой л урагшаан тэмүүлж байгаа тийм хүмүүс л харагдаж байна. Надад бол нэг тийм амар одоо гутарч мутарсан хүмүүс бол надад угаасаа таараагүй. Юу энэ удаа Улаанбаатарт ирэхээс өмнө ер нь хэр урт хугацааны өмнө ирсэн байсан бэ? Би яг өнгөрөх жил ирсэн шүү дээ. Жилийн дотор өөрчлөлт гарч манайхан ч бас тэр үедээ аль уйлралд ирсэн? 100 сард ирсэн. Ер нь л хавраар л юм байна тий. Энэ нэлээд шороотой үеэр маань л ирж байгаа юм байна. Гэхдээ би баярлдаг шүү дээ ийшээ ирэхээр. Дотроос нь баяртай байдаг. Сонноос юуны чиний 50-50 дуучин Орлон тоглогч гэдэг киноны саундтрак дурсан таны хэсэгт нь. Тий. Харин тэр хэсэг дээр юусэн тэр ах. Амраах надрууд нэг фестаймаар ингээд уцаар яраад л тэгээд над ингээд цагааны дөө гэдэг хоолой нэмэр. Би ер нь хоолойг сонсоод л би студент байсан дуу хийжсэн болохоор тэгээд хоолойг сонсвосоо яг л амраахын хоолой шүү дээ. Тэгээд хүн л хоолой. Тэгээд миний дөө би нэг чиний нэг дуугийг кинонд оруулсан юм аа. Тэгээд street bar-нд тийм ингээд юудаг байхгүй юу. Тэгээд нөгөө дуугийн солих гэсэн чинь угаасаа солих боломжгүй байна. Миний дөө тэрийг одоо яаж чамтай тохирох вэ гэдээ ярьсан. Тэгээд би хамаагүй яхаа дүүгийнхэн дуу одоо ингээд хэрэгт хурж ивэл сайн штэ гэдээсэн. Ерөөсөө л энэ үл жинхэнэ миний санаа. Тэгээд баярлсан. Тэр хэсэг өстой гоё байсан. Ер нь бол тэгээд бас одоо тэр киног үзэж байгаа хүмүүс ч гэсэн ерөнхийдөө бас зарим нь бол ингээд сонсцсон байгаа шүү дээ. Би бол дуугийн өмнө нь сонсцсон байсан, клипийг үзсэн байсан. Тэгээ нөгөө морь зөртэй яг нэг клиптэй шүү дээ. Тэгээд яг тэр кинон дээр яг тэр дуу гараад ирэхэд надад бол амар гоё санагдчихсан. Тэгээд бас магадгүй өмнө сонсож байгаагүй хүмүүс энэ ямар дуу вэ гэдэг нэг тиймэрхүү реакшн одоо сэтгэлдлүүд бол их байх шиг байсан. Надад бол тэгэж анзаарчихсан. YouTube дээр комент хэсгээр бол хүмүүс орлон тоглогчоос ирлээ. Тэгээд би эхлээд мэдээгүй орлон тоглогч гэхээр нь одоо ер нь тэр үе юу над санаанд орж ирээгүй штэ. Ахын над ярьсан. Тэгээд орлон тоглогч гэхээр нь би ч одоо 50-50-ыг бас өөр хүн энэ тоглолцсон юм уу л гэж бодлоо. Тэгээд халт бодоод өнгөрж исэн. Тэгээд би ерөөсөө энд одоо 50-50 ингэж амар их явна гэж бодоагүй штэ. Тэгээд баярлалаа. Vibe нь ер нь цаанаасаа нэг юм гоё те ингээд нэг юм одоо энергетик гэх юм уу ер нь бол айгу гоё доо надад бас амар таалагддаг. Trap доо. Тий.
Тэгээд Сүхэ маань 4000 кофе шоп ажилладаг. Ер нь Хүүх хотод хүмүүс кофе шопт болцох, танилцах, залуучууд танилцах тийм юм болдгоо. Тийм, тэнд зөндөө штэ одоо ярангуу одоо хоёр хүн эрэгтэй эмэгтэй хоёул уулзъя гэвэл автайл кофе шопт чинь тэгээд өдрийн энерги чинь гоё штэ. Тэгээд бас цэвэрхэн тэнцэн чинь одоо тамхи татдаг газар бас ерөө ресторант чинь бүр татаж болдог. Тэгээд кафед бол манайд бол болдоггүй. Ерөнхийдөө л кафедууд бараг ихэнх нь бүр тамхи татаж болохгүй орчин болсон. Тэгээд хамгийн гол нь одоо гоё энерги учраас бас гоё юм бүтээх, ярилцах, ажил ярих хүмүүс чинь тийм газар л ярилцдаг. Би бас нөгөө зоолог яг Хөх хот руу явчаад ирчээд нөгөө бит хоёр уулзаа сайн сайхнаа ярьсан чинь ийм кофе шоп ажиллаулдаг тэгээд таарсан марсан гэж ярьжсэн. Тэгээ надад бас яг нөгөө кофе шопи чинь vibe болохоор би яхаа очиж үзээгүй ч гэсэн надад бол гоё юм тэнд ингээд залуучууд хөгжим айгуу гоё хөгжим сонсдог залуучууд тэнд бас айгуу гоё кофе уугаад гоё хөгжим сонсоод тэгээд бас болцдог юм шиг санагдсан. Надад бол тийм vibe мэдрэгцэн. Тийм. Тиймэрхүү. Ер нь өөрөө би тэндээ бас нэг хэсэг хөгжимнүүд аваад тавьсан байгаа. Тэгээд миний одоо найзууд би өөрөө нэг урлаг хийж байгаа нэг хүн учраас бас ариун ганц хипхоп мэрэгжил биш шүү дээ. Рок, pop, зөндөө ариун тийм хөгжимч найзууд бас байдаг. Тэгээд бид нэр хаяадаа бас гоё тийм нэг дуулын наад ийгсэн тиймэрхүү юу байвал шууд бэлэн тэндээ тоглоод л бичдэг. Ер нь хөгжимтэй хизээ яг одоо холбогдов те яг хөгжим хизээнээс хийж эхэлсэн тэр талаараас манай үзэгчдэд ярьж өгвөл анх ер нь яагаад яг хөгжим хийхээр болсон тэр талаар нь эхлээд туссанасэ. Одоо би яг өөрөө болохоор 2005 онд их сургуульд орсон шүү дээ. Тэгээд хамтлагийн гишгүүд маань намайг одоо тийм тэмцээн сургуульд чинь зөндөө ариун тийм тэмцээн болдог сургуулийн их сургуульд тэгээд дууны тэмцээн, тийм хөтлөгчийн тэмцээнд би орох дуртай ер нь багасаа тайзан гарах дуртай. Тэгээд ороод л амар танигдсан хүмүүст нэг өөр нэг мэдрэмж өгдөг юм уу ядгийн. Тэгээд манай хамтлагийн гишгүүн над дээр ирээд манай байр одоо сургуулийн сурагчийн байрд штэ. Ирээд ийм нэг дуу байна олж чиний сонсч үзэх үү гэд надад сонсуулаад тэгээд нөгөө дуугийн сонссон чинь яг л нэг дижиталын чамдан мэтийн тийм нэг дуу. Тэгээд 100% дурлсан гэдэг дуу яг манай хамтлагийн дуу байсныг би мэдээгүй. Тэгээд би эн чинь хэний дуу юм бэ чинь. Ямар гоё дуу юм бэ? Татарын юуны дуу юм уу? Дижиталын дуу юм уу гэж бодсон шүү дээ. Тэгсэн чи үгүй энэ манай хамтлагийн дуу л гээд. Тэгээд чи энэ думдах ноёнгийн хэсгийн попинг хэсгийн дуулчихгүй л гэж хэлээ. Тэгээд би нэг одоо шууд ингээ хэлэхэр чинь бас үгүй шүү дээ. Тэгээд би ямар ч байсан би туршиж үзс болно л гэсэн чинь за тэгвэл ингээ гаргийн одоо бүтэн цаг өдөр хэдүүлээ дараалангийн их сургууль очие тэгээд манай нөгөө гişгүнтэй уулзъя хэлгээр. Тэгээд л очоод нөгөө дуугаан дуулаад манай хэдүүлээ хипхоп хамтлага одоо партизан BTS хамтлагаа байгуулад л тэгээд намайг жинхэнэ рэпер болгосон хүн бол одоо партизан мэрэгэн. Тэр надад зөндөө ариун юм зааж өгсөн. Хипхопын үгийг яаж бичихийг зааж өгсөн. Хипхопын хөл гэж байдаг. Тэгээд сүүл холболт гэж байдаг, rhyme гэж байдаг. Ер нь сэдвээсээ холдох юуж болохгүй, тэгээд ярьж болохгүй, ярих ёстой гэдэг юмнуудыг надад зөндөө ярьжсэн. Тэгээд 2005 оноос эхэлж одоо жинхэнэ урлагийн замаа эхлүүлсэн гэж хэлнэ. Өнөөдөр хүрч. Тэгээд тэгэхээр их сургуульд ер нь бол тайзан дээр олон нийтийн өмнө гарч дуулж исэн. Тийм болохоор бас тий олон хүмүүсийн ялангуяа эсрэг хүүстний нүдэнд үрдэг харагдах. Ер нь анх дуулсан дараа ер нь октод яадаг байсан бэ? Тийш дээ тэр ярангу мэдээж зөндөө ариун октод дурлна тэгээд бас нарвал октод тэгээд хэлдэг дээ надад. Ер нь юу ч хэлэх вэ өөрөө нэг рэпер учраас дээрээс нь би бас нас баг зус шингэн тэгээд аваасаа тийм аймарч нэг ер нь одоо ингэхгүй гэдэггүй байсан.
Тэр үед чинь WeChat байхгүй байсан. Тэгэхээр одоо хүмүүс чинь хоорондоо нэг цаасан дээр захаа бичих үү? Тэр үед чинь одоо гар утсаар мессеж бичсэн шүү дээ. Тиймэрхүү байсан. Тэгээд одоо интернет тийм их хөгжөөгүй учраас тийм одоо юу байхгүй шүү дээ. Боломж байхгүй үед кол мол хийх тийм боломж байхгүй. Хөөх хотын оюутны амьдрал залуучууд ер нь хэрхэн яаж хоорондоо танилцдаг, ер нь яаж нааддаг вэ? Тэр үеийн одоо уулздаг газрууд ер нь ямар байсан юм? Ямар хөгжим явуудаг байсан юм? Тэр үед болохоор ч одоо хипхопоос бол татар, ломино, айстоп, хоёр хүү, мохирэп, дижитал нөгөө хамтлагч Outlaw тийм ээ. Тэдгээр хамтлагнууд бүр хүрдэг штэ. Ер нь л анх эхлэнгүүдэл тийм рэп ягаад амар гоё ингээ орж ирж байна гэвэл хайрын дуутай тийм хамтлагууд их зах зээл рүү хүрдэг штэ. Тэгээ сүүлийн үед л одоо бас одоо хипхоп өргөн дэлгэр болж тийм гоё хүрээ хөвчөнд ихцснээс болоод хүмүүсийн сонголт ихцсэн тэгээд л тиймэрхүү байсан. Бар маар. Ер нь уулзалтын газарнууд бол бар байна. Тэгээд нэг жижигхэн одоо папперхуу тиймэрхүү газар. Иймэрхүү. Одоо хосууд хэрвээ болд юу гэвэл. Одоо бол клуб бид нар бол амар болсон юм шиг үлээ шүү дээ. Тэнд чинь бүр амар шоуд юм шүү. Амар том амар. Тэгээд сүүлд бас бид нар UB Comedy Club дээр нөгөө Хөхотоос бас Нима гэд комедиан ирсэн. Тэгээд тэнд 2-3 комедиан бас өөртөө бас комеди хийгээд комеди шоуга тогтмол хийгээд явж байгаа гэж сонссон. Тэгээд ер нь бол бас Хөхот руу нэг бас очих юм бол бүр хангалттай сайхан шоудах юм шиг санагдсан. Гэтэ Хөхот чинь тухайн үед болон одоогийн Хөхот чинь шал ондоо болсон. Одоо нэг жишээ ярих юм бол Хөхот чинь метротой болсон. Метротой болсон, хурдны галт хэрэгтэй болсон. Тэгээд онгоц ч гэсэн зөндөө арвун нэмэгдсэн. Нисэх онгоц тэгээд нисэх онгоц гэж арай хэлэхгүй хаа. Манай тэнд бол нисгэл гэж хэлдэг шүү дээ. Энд бас нисэх гэж хэлнэ. Нисэх гэж. Нисэх. Онгоцны буудал ч юм уу. Тэгээд ерөнхийдөө амар хөгжилт амар хурдан тэгээд хүмүүс хурдан шүү дээ. Нэг хотоос нөгөө хотод очих боломж тэгээд интернетийн хөгжилт хүмүүсийн хоорондох харьцааг бол амар гоё ахиулж чадсан. Тэгээд бид нар бол энд бас нэг ярьдаг сэдв юм гэвэл одоо бэлгийн боловсрал одоо бидний аав ээж нар бол бид нартай тэр талаар юу нэг ярьдаггүй байсан. Ер нь тэнд эцэг эхчүүд ер нь хүүхдүүдтэй одоо насанд ингээ хүрэх ойрдох тусам ер нь юу гэж заадаг вэ? Ер нь ямар хуу вэ? За бас л ер нь адилхан баха нэг тэгэл хөөе сексиг чи ингэж хийн мэн гэд яриад байхгүй байх гэж би өсөд чинь те. Ерөнхийдөө одоо ярихгүй шүү дээ тэр чинь. Би одоо өөрөө хүү учраас мэдэхгүй л байна. Одоо эмэгтэй охтуудыг аав ээж нь хэлдэг ч юм уу? Хэлдэггүй ч юм уу? Нээлттэй аав ээж бол хэлэхэл баг. Тэгээд мөн адилхан ч дээ үндэ яг. Яг л адилхан. Юу нэг адилхан. Гэхдээ хятадын юу сургуульд нь харин яаж заадаг бол тийм хичээл байгаа юу? Сургуульд байдаг шүү дээ. Тэгээд тэр хичээл нь болохоор тэгэл ерөнхийдөө тэгэл инээлцээд л өнгөрчдөг. Гэхдээ яг тийм заасан юм байхгүй шүү дээ. Хэдийгээр би хичээлэн бас их ордох ч гэсэн одоо намайг байхгүй цагт орсонгүй ч юм уу мэдэхгүй. Гэхдээ яг сексийн тухайтай тийм хичээл ер нь зааж өнгөрөөгүй. Одоо тэгээ ер нь ингээд бас дуу моонууд дээр ч гэсэн ер нь ингээд дэлхийн нийтээрээ ч гэх юм уу одоо ингээд клипэн ч илүү юм жоохон юм нүцгэн ч юм уу те ингээд секси талдаа болцсон дуунуудын сэдв ч гэсэн те ингээд нэг юм секс мэкс мөнгө төгрөг шоу зингийн юу ч юм те тийм юм руу ингээд айгүй их бүх одоо дуу хөгжим бүхэл зүйлүүд тийш орж штт те. Тэнд одоо бас ингээд дуу муунуудыг одоо жишээ нь пупа тим юм дуулж болохгүй ч гэдэг юм тийх үү одоо жишээ нь хамаагүй юм задгай секс мэкс дуулаад иж болохгүй ярьж болохгүй ч юм уу тийм юм байх уу? Бага. Бас ерөнхийдөө жоохон цензуртэй тий. Тэр үл бага. Яг тэгэж нээлттэй болохгүй штт.
Одоо би бас ингээд нөгөө заримдаа ингээд боддог байхгүй хөх хотод очиод ингээд комеди тоглолт хийям яг гэх юм бол бас ингээд жишээ нь ярианы сэдв мэдв маань яг юу байх вэ юу ярих уу гэдэг амар чухал байгаад байгаа байхгүй. Тэнгууд одоо урлаг хийж байгаа яг хөгжим хийж байгаа хүн дотор нь ингээд амар чөлөөтэй ингээд хамаг юм гаргамаар байдаг. Тэгтээ нууцаар хийцэн тийм доо байгаа бах тий. Тэ нөгөө юуны скоос банк илдэг биастрийг юу дагаад ер нь бол юу усын ууж байгаа бол усын даг гэдэг энд очингуудаа тэ ер нь юу болох юм байна юу болдгоо нь бас ямар зарчимтай соёлтой байдгийг тэрийг мэдэж аваад хийвэл зүгээр баха. Аха. Тэгэхээр бид нар одоо жишээ нь магадгүй хөх хотод очивол бас анхаарах ёстой юм байж болно шүү дээ. Жиний бодлоор одоо манай үзэгчид хэрэг хөх хотод очих байгаа бол за тийм юм жоохон хүндэтгэлтэй анд шүү. Тэр бол болохгүй шүү гэдэг юмнууд байгаа юу ер нь? Ер нь хэрвээ комедианаар очиж одоо тоглоно шүү дээ. Тэгвэл илүү одоо энд хийхээ гой одоо амьдрал илүү жоохон амьдралэг тийм нийгэмлэг болохгүй юм энд ч гэсэн үнэндээ тиймэрхүү юм чи яриад байхаас арай жоохон задгаа болж байгаа юм биш үү? Тийм шүү. Бид бас ер нь жоохон загнуулдаг л та одоо ингээд яг хуу эмхтэй хүн байж чи ингээд секс мекс яриад байна гэдэг ч юм уу те. Одоо комеди над жок ч н одоо арай дэндүү юм гэдэг ч юм уу. Тиймэрхүү бас юмнууд авдаг. Гэхдээ яг хуу тэрийг бол тэгэл зарим нь хүлээж аавн зарим нь хүлээж авахгүй. Өөрөө л шийдэж байгаа л та тэрийг. Хамаа одоо юу гэж хэлэх вэ? Ер нь дуртай хүн байна, дургуй хүн байна. Тэгээд л чамайг мэддэг юм бол таны стайл ямар гэдгийг мэддэг юм бол тэгээд та очиж जैन жишээ нь та очиж जैन ол гэвэл тэгээд л дуртай хүмүүс чи ирнэ шүү дээ. Тэгээд яг болохгүй юм байхгүй шүү дээ. Комедиан ямар ч байсан бас нэг зүгээр энгийн нэг амьдралын юм яриад байхаар чи бас арай удахгүй болж өгч гэдэг юм хөлөөд. Ярьж болохгүй би эндээс шийдэж чадахгүй шүү дээ. Хийгээд үзэхгүй юу? Тэгээд зөвхөгийн хувьд ер нь бол ингээд одоо ингээд гэргитэй байгаа. Тэгэнгүүт нь яг эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр ингэж харьцах ёстой юм нөхөө ер нь төлөвшөж эхэлсэн бэ. Бид хоёр үерхэд цуг байх одоо тэрнээс хойш шүү дээ. Жил илүү болж байна. Бараг 2 жил шахаж байна. Тэгээд тэрнээс өмнө би бас мэдгүй байсан. Одоо ер нь би өөрөө нэг хүү юм шиг нэг юм мэдгүй нэг эрх хүү шиг хүүхд шиг тийм хүү байдалтай байсан. Тэгээд сүүлд нь одоо би наад зөвхөнтэй танилцаад үерхээ тэгээд яснаас хойшоо одоо түүний халамж надад их дулаахан санагдсан. Тэгээд би бас өөрөө тэрнэр дамжиж ингэж их ховролт гарсан шүү дээ миний бие дээр. Угаасаа би өөрөө нэг маш итгэхэд урлагч байсан шүү дээ. Дуучин байсан. Ямар юм ийж биширдэггүй гэхүү. Гэхдээ би хүндлэл өгдөг хүнд. Биширхгүй нь яагаад гэвэл одоо намайг тоохгүй эсвэл намайг хүндлэхгүй байвал би хүндлэхгүй. Тэгээд одоо эрэгтэй эмэгтэйний юм харьцаан дээр бол би одоо наад зөвхөнтэйгөө ирэхэд л мэдсэн. Тэн жилийн амар гоё мэдрэмж байлаа. Ер нь би өөрөө нэг хүүхэд байснаасаа нэг эрх хүн болж байгаа бол явц гэхүү. Одоо жишээ нь тэр маань болохоор ажилдаа амар ханам гоё шудраг үнэнч тэгээд зарчимтай ямар бол ямар байдаг. Тэгээд тэрний бидрээс би өөрийнхөө бие харахаар би бол ажилдаа жоохон ингээд нэг сулхан шиг хүний аяар нь ингээд явуулчих гад байдаг. Тэгээд өөрөө илүү ядрах гад байдаг. Тиймэрхүү талтай гам мэдсэн. Тэгээд одоо тэгвэл тэр маань ингэж гоё ажилдаа ингэж шимдэж байгаа бол тэгвэл энэ хүн чинь гэр гэж байна шүү дээ. Гэр бүл одоо гэр орон гэж байна гэдэг. Тэгээд би одоо өөрийнхөө гаргах ёстой юмнуудаа бүгдийг гэр орон дээр гаргасан. Цаг бүх одоо түүний бодол хийж чадахгүй эсвэл үйлдэж чадахгүй тийм боломжгүй зүйлнүүдийг би өөрөө илүү дааж аваад тэгээд бид хоёр их ийж огчлолтой болж байгаа юм байна. Тэг хүн би бол одоо хүнтэй удаан үерхэж үзээгүй юу н маш удаан ганц би явж байгаа. Тэгэнгүүт нь хүнтэй ингээ харилцаанд байхад хүнээс өөрийгөө танин мэдчих авч юм. Би юу н ийм төрлийн юм, ийм дуртай юм, дургу байна.
Чиний үгүй юу өөрийгөө таних талаас юу юу суралцаж авсан бэ? Би ямар ийм хүн байна гэдэг. Сая бол ярьсан л байна л да. Одоо нөгөө нэг найрагнаас ингээд зарчим ажлын хувьд юу нэгээд эр хүний үүрэг гэж ойлгож авсан. А өөр зүйлүүд юу байна? Одоо энэ явцаас дамжаад би өөрөө ер нь цагийг их барьдаггүй, одоо цагийг нандиндаггүй хүн юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд одоо урлаг дуу тал дээр бол би их авьяастай гэдэг юм бол одоо тийм авьяас байна гэдгийг итгэдэг. Тэр ч гэсэн намайг үзэж гарна, одоо намайг сонсож байгаа одоо тэднээс мэдэн штэ намайг. Тэгээд би одоо бид хоёр цуг байснаас болоод одоо кофе шоп ажиллаж байгаа. Тэгээд хажууд нь би бас нэг студи өөрийнхөө студид нээсэн. Тэгээд одоо жишээ нь би өдөд 12 гэдэг ингээд орно шүү дээ студентэд. Өнөөдөр бол одоо 2 дахь өдөр ч юм уу 3 дахь өдөр одоо хүмүүс сулхан байдаг, цөөхөн ирдэг. Тэгвэл би бас цагийг завдуулж одоо өдий 3 цагаас өмнө нэг орхон цагийг ашиглах хэрэгтэй гэдэг. Тэгээд эхлээд одоо студ анх ингээд бүтөөчхөө тэгээд ороод ажиллах болон одоогийн би студид ороод нэг 2хан цагийг яаж ашиглах вэ гэдэг нь шал өөр болцсон байлаа. Тэр нь бол одоо ер нь би шахуул юмыг гаргах хэрэг чадах юм байна. Өмнө нь бол одоо тэгээд зүгээр нэг биетэ юм уу эсвэл нэг ямар нэгэн одоо words-ийг ингээ эхлүүлж игээ тэгээд хүлээгээл байдаг байхгүй юу. Одоо тэр ирхийг хүлээгээл харин тэгээд нэг шахаад ч юм уу ингээд улам нээгээд фристайл хийж их шиг тэгээд нээгээд байжсан цагийг мэдэрсэн одоо өөр юм би залхуу байж болохгүй юм байна. Ерөөсөө одоо нас гэдэг чинь гасгадаж явж байгаа гэдэг. Тэгээд хүнээ басан залуунаас урам зориг одоо гал гэдэг хэд чинь бас намдан тийм юм. Тийм юм биз. 24 цаг л байгаа гэдэг. 24 цагаа бүр яг сайн зөв ашиглаж тий ажиллаа басан гэдгийг ялцуулах. Тий ажиллаа ингээл зуулна одоо хобби одоо дуртай юм хийн. Энэ миний одоо wheels штэ би хипхоп урлаг гэдэг юмнаас салж чадахгүй учраас энэ надад баяр өгдөг. Жинхэнэ баяр өгж өгөл нэг зүйлийн урам зориг хайрладаг тийм нэг ирч хүч өгдөг тийм нэг хэд. Тэгэд гэр бүл хайртай хүн болохоор бол энэ бол миний насны хань. Энэ гэр бүлтэй дулаахан гэртэй болсноос болоод би одоо хийж бодож исэн, бүтээ гэж бодож исэн юмнуудаа хийж чадж шít. Тэгэхээр би студидээ нэг бүлэг цагаан гаргана, гэр бүлдээ нэг бүлэг ажилдаа нэг бүлэг цагаан гаргана, тэгээ гэр бүлдөө бүлэг цагаан гаргаад л зарчимтай тим байх их сурсан. Энэ бол одоо миний насны хань юм байна гэдгийг хизээ мэдсэн. Яаж мэдэрсэн? Одоо бид хоёулаа ер нь мэдрээд л явж байна. Уламж узаараад л явж байна. Тэр намайг нэг сайн найзтай танилцаад сайхан явах ухаар нь үнэн сэтгэлээсээ баярлаад ингээд гоё байна. За би сайн гिचээ. Тэгээд найзуудтайгаа сайхан явуулцаа. Юм уу сайхан хийчихэд ирээ. Зовлт байхгүй гэд. Тэгээд нэг ер нь өмнө танихгүй, ор танихгүй байсан нэг хүн тэгээ чамайг тэгж өргөжүүл харчин гоё. Тэгээд л би улам илүү чармаах хэрэгтэй. Улам илүү тархан хөдлөж хараа өгөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам яг тэр холбоо маань улам бүр зузаараад би бинийгаа баг зөв хөдөлгөөнөөр нь ойлгож уншиж машаа тий. Би нөгөө допамин гэдэг юуны молекулын тухай ном уншиж байгаа. Гэсэн чинь тэнд хайрын тухай ингэж бичсэн. 12-оос 15 сарын дотор хүмүүс ингээд дурлснаас хойш ингээд яадаг хамгийн гал халуун байдаг. Тэрнийхэн дараа харин юу окситоцин тэгээ вазопрессин гэдэг хоёр одоо тархинд байгаа бодисуудыг тэрэн дээр илүү ажиллах хэрэгтэй. Ягаад гэвэл нөгөө бие биенийгээ хайламжлах ч юм уу тэр тал дээрээ. Тэр талаар та хоёр юу гэж бодож байна? Ер нь тийм мэдрэмж байна. Ер нь тэр дээшлээ тэгээд нэг тогтун байдалд ороо тэгээд доошлох гэж юм шиг тэр батлах чадахгүй гэж хэлэх үү ер нь нэг унж байгаа тиймэрхүү мэдрэмж л байгаа. Гэхдээ алс холоон бодоод тэр хүний чамд хэрэгтэй тэр зүйлнүүдийг бодохоор л хүн бүгд тийм явцыг өнгөрүүлэх юм шүү. Салж заримуд нь ингээ тэр явцаанд даахгүй тэгээ салж бутарч чаддаг шүү дээ. Харин яг тэр үед яг онлын үед би өөрөө мэдгүй л дээ ягаад гэвэл удаан тийм удаан одоо харилцаанд байгаагүй. Гэхдээ хоёр ингээ хандлага байдаг юм байна. Нэг нь за энэ ингээ харилцаа ингээ сонирн болж ийн гал унтарчлаа. Тэгэнгүүт ингээ салждаг. Нөгөө хүмүүс нь за би энэ үнийг одоо сонгосон байна одоо энэ хайр гэдэг юм бол ингээ өнгөрөө. Гэхдээ бас энэ
энэ хүнийг халамжлаад ингээ хайрлаад ингээ журам ч юм уу. журам болгох ёстой юм. Ер нь бол хатуу шийдвэр гаргаад угаасаа сонгосон хэмжээний одоо ингээ хайрлаа. Нүг хоёр талаасаа. Ер нь бол тийм л ахalta хосууд яг эхний нэг магадгүй яхав тэр номон дээр жил хагас гэж аах. Тэгээ нэг эхний 2 жил бол мэдээж нэг гайхалтай гал халуун. Бүр тэр хөнгөөр амьдрч чадахгүй, хонж чадахгүй, санаж өгөхэд идэх ч юм уу тийм филинг байж байгаад. Тэгээ цаашаа явж байгаа жоохон нэг байнга өдрөөл хамт байгаад тахаар жоохон нэг харилцаа нэг жоохон сонирн болох гээд байвал тэр үедээ амар сайн ажиллаад тэгэл цаашаа тэрийг урттаа авч явдаг бах та гэж бодож байна. Тэнгүүд нь тийм үед ер нь шүтэн хэрэгтэй юм шүү. Одоо өөрийнхөө байгаад тэрангууд өөрийнхөө байхтаа танилцсан 2 хүн. Тэгэд ингээд одоо тэр унтрах бол мэдээжийн учир шүү дээ. Тэгэхээр тийм үед одоо бас улам power хийх хэрэгтэй юм шүү. Өөрийн биедээ бас нэг шүтлэгч юм уу. Өөр нэг том имийг ингээд өсөж хөөжөлдвөл одоо тэр юмнууд чинь жижигрэн шүү дээ. Тэгээд одоо үнэн жинхэнэ гэсэн тэр жин зан журам тийм ээ. Тим юм талуудаа ингээд бодоод явчих бол хүнээ нэг нас хэтгэл өдөр гэж. Тэгээ бодсон. Тэг хоёулаа нэг зоригтой байчих юм бол одоо би бол тэгж төсөөлж байна л да. Одоо шүтэн гэдэг нь магадгүй 2 хос нэг юм том зорилгыг бариад авцсан тэрийг шүтээд хоёулаа тийшээ гарцсан. Тийшээ явъя гэдэг ингэж юм шиг надад төсөөлж байна. Эсвэл нэг шашин. Тиймэрхүү том өөрөө ерөөсөө нэг нас сурч барахгүй тийм философи. Тийм тал руу ажиллавал. Бас хос байла. Хосын дунд хамт үйл ажиллагаа ажил юм уу бизнес хийхээр ямар байна? Энэ чинь бас нэг тал нь байхгүй юу? Орлого гэдгээд бас хайр сэтгэлийн талыг бол эзэмдэж байгаа нэг элемент шүү дээ. Тэгээд орлого чинь доор тэгээд өдөржингөө хийж их юм шиг хийхгүй байгаа юм шиг тэгээд ахарч бас унахал байх та. Онцгойлоо одоо эрэгтэй эмэгтэй гэж ялахгүй зөвхөн үнэн нэг хүн л юм бол тийм биш үү? Тэр чинь чамтай нэг нас амьдрна гэж байгаа хүн. Тэгээд өдөрдөө нэг дэм юм олохгүй тэгээд том үг яраадгүй гэдэг бол тийм шүү дээ. Бас ингэ Axman-тай хамт хэд хоног ингээ өнгөрүүлэхээр чиний надад стайлч надад бас амар таалагддаг. Өөрийнхөө одоо би гэдэг хэсэгтэрээ өөрийнхөө хувцалтаа бас ингээ гоё ингээ тохиролцоо. Өөрийгөө ер нь тэ Humai-га тэр стайл донжоо хизээ олсон бай ер нь бол. Хамтлагаа хийгээд л болсон. Хамтлагаа хийгээд л ер нь өмсөх хэрэгтэй л гэж бодсон. Ер итгэхэд өмсөх хэрэгтэй. Тэгээд бас тэндүү тийм хол их юм өмсөд дэмий. Тэгээд бас цөөхөн ховорхон байдаг тийм юмнуудыг өмсөе гэдээ боддог. Надад л өмнөд нь сая амар гоё харагдсан. Орж ирчихэд ийшээ явж байхад нь өмнөд нь ямар гоё юм бэ. Тэгээд 3 хоногийн өмнө 2 хоног хэмжилөө. 3 хоногийн өмнө надад асууж ирсэн шүү дээ. За хоёлаа юу пүүцний дэлгүүр орё гээл. Би тэгээд хөх хотоос ирсэн бодол. За энэ сонголт хэцүү дээ. Тэгээд бид өөр нэг пүүцний дэлгүүр ороод яг үндэ мань хүнд нөгөө нэг яг тийм яг одоо таалагдах нэг тийм пүүц ер нь цөөхөн байсан. Тэгээд яг хуваа ингээд нөгөө брендинг пүүцнүүд маань орж ирлээ гэд нөгөө одоо аль биесны дэлгүүрдээ зарагдчихлаа гэхэд би бол энд бас арай үнэтэй бах гэж би бодож байна. Би бол одоо зүгээр баг мэдгүй хотож очиод илүү гоё яг брендинг юм илүү арай хямд авч чадах болов уу гэж би бодож байна. Ялгаагүй юу? Тэр үйлдвэр нь хаахаар шалтгаал. Би яагаад одоо Улаанбаатарт ирчгээд гоё пүүсний дэлгүүрөөр хийж байгаа гэвэл энд ер нь зарим одоо тэнд олдохгүй юмнууд энд байдаг юм байна. Зарим загварууд нь зарим юмнууд чинь одоо тийм нийтлэг хүмүүс тоохгүй шүү дээ. Гэхдээ ийм итгэхэд хүмүүс нь ингээд энэ энд байж тэгээд тэнд бол амар хүн харин учраас дорон тийм гоё итгэхэд юмнууд нь дуусчихдээ. Тэгээд л бодсон. Тэгсэн чинь яг сонирхож исэн загвар бол байхгүйсэн үү тийм.
Манай үний өдөр гутлыг нь л харлаа тэгэл тийг харангуудаа. Гутлаар тэнд байгаа. Нэрээ тэнд байгаа шүү дээ. Нэрээ гутлаа тайлт шүү дээ. Стайлийн хувьд ийм байгаа. За сингл байх үедээ ер нь ингээд гадаад төрөхээр одоо зүгээр нэг биеийг нь хараад үзэх юм бол ерөнхийдөө ямар охтууд ч хам таалагддаг байсан. Хар охин шүү дээ. Хар охин. Хар охин гэхээр хар арьстай юу? Илүү дотроос гэх юм уу? Ер нь айхгүй. Зоригтой тийм. Надад улам. Хүчтэй харагддаг ч тэр хүний хаваас айхгүй л байсан. Тэр нь илүү таалагддаг. Тэгтээ тоож моос уучир байхгүй. Ер нь биширж шít. Хөндлөж шít. Хүүх хотод хар хүмүүс ер нь сургууль зурх гад очдөг баха. Үгүй би гадаад гараад ирсэн. Тэр ярьж зүгээр гадаад та юу гэж хэлсэн бэ сая? Юу нэг гадаад төрөхөө одоо нэг юу би чинь гадаад төрөхөө гэж сонссон. Гадаад төрөхөөрөө тий одоо үзмжээрээ тийш өөрийн тийм ер нь анцхан юм дуртай юм шиг байна. Тэ хүчрхэг биш. Тийм зоригтой. Итгэлтэй өөр мэдээ итгэлтэй тийм хүмүүс л гой харагддаг надад. Өөртөө итгэлтэй. Өөртөө итгэлтэй. Тэгээд өөрийнхөө байдаг. Тийм шүү дээ. Ер нь өөртөө итгэлтэй хүн ер нь өөртөө итгэлгүйнээс илүү гой харагддаг шүү дээ. Тэ. Мэдээж шууд л ялгаа нь шууд л харагдах бах л та. Тэр байдал нь мэдэгдэж шүү дээ. Тэр нүдэн харцсан юм уу тэр далдарч малдрахгүй хүний яг харж марахаараа ичиж мэдчихгүй. Тийм байдал шууд мэдрэгдэж шүү дээ. Танаа ойл. Ч гэсэн тийм шүү дээ. Үнэн. Гэтэ түрүүн ярьжсэн одоо гадаадд хүрхээрээ гэж сонсон гэж байна шүү дээ. Би бас одоо энэ одоо саксны тамирчид ч юм уу эсвэл одоо бүжигчид, дуучид эднийг харахаар одоо цаанаасаа нэг юм амар нэг юм хүчтэй хоолоо молоо ч юм уу нэг тийм амар нэг өвөрмөц зүйлүүд байдаг те. Яг одоо бидний шүтдэг тамирчин, дуучин бүгдээрээ тэгэл монгол тарьстай байгаад тэгэхээр бүр цаанаас нь гоё хүмүүс байдаг шүү бас. Тэгээд Аксвинаас Америк руу явж исэн. Нэг хагас жил суусан. Хагас жил байхад голдон юу хаана байсан бэлээ? Нью-Йоркд байсан. Нью-Йоркд байхад ямар байсан бэ? Тэнд хүмүүсийн юу анх очингуудаа хүмүүсийн vibe ямар хөө санагдсан бэ? Эхлээд жоох айжсэн. Хүмүүс ч ингээд айцтай, аюултай л гээд ярьж байлаасан. Гэхдээ яг тэгээд нэг сар хэртэй суухыг ярьчил зүгээр л ингийн байлаа шүү. Одоо гоё эгөөч хэлэхөө анцгойлон Манхаттен хотод очихоор тэгэд ер нь өмссөн зүйл их хүний нүдэнд их ингээд орно штэ. Одоо гоё хүмүүс чинь тааруулаад өмсөж чинь гэхээр л хүмүүс чинь чамайг ерөөсөл өөрөөр харахгүй байдалтай тэгээ зөрөгтэй гоё алхаж байгаа тиймэрхүү байдал. Ерөөсөө надад бол Нью-Йорк бол амар юу шиг штэ. Улаанбаатар бол их Нью-Йоркийн тийм юутай амьсгалтай. Уур амьсгалтай юу? Нэг талаасаа бол тийм одоо хүмүүс чинь амар тиймтэй одоо ууртай гэх юм уу тэгэл ялангуяа машин барьж байгаад ингээл те. Тэгсэн мөртлөө найз хүмүүс дотны хүмүүстэй цаа өөр байдаг тэгэл юм тэгэл. Нэг хотын байдал ч гэсэн бас их адилхан санагддаг шүү надад бол. Улаанбаатарт ирээд юу ажлуудаа амжуулахаас гадна одоо манай Улаанбаатарт байгаа клуб дээр оров ер нь орж амьдсан байгаа юу? Амжааг байгаа юу? Амжих уу? Нэг орох сонирхол байхгүй байгаа юу? Тий. Яах вэ тэгэл залуучууд бүжиглж байдаг тий. Бас уг нэндээ бас ивент эднэр хийгээд яах юм бол тий. Цаашдаа ирээдүйд болох. Тэр ажлуудаа ерөөхдөө ярьж байна. Гэтэ бас одоо би сүүлийн үед бас энэ интернет эднэр бас илүү гоё нээлттэй байгаа дээр бид нар бас яг нөгөө шууд тэр хөгжмийг шууд хүлээж авч чадж байгаад бас айгу баяртайгаа. Тэгээд Золон Ньюсак 2-ын бас хийж байгаа тэр нөгөө нэг сувг байгаад байгаа шүү дээ. Тий 23 подкаст. Подкастаас
тусдаа нөгөө бүх одоо Монгол артистуудын юунуудыг оруулдаг нэг пэйж юу YouTube байгаа юм шүү. Newslock-ийн channel уу? Тий. Нөгөө тэрэн дээр юу штэ би одоо нөгөө зөвлөх гэдэг нэртэй гэх юм уу? Харин тэр нь бас надад амар гоё санагдаад байгаа хгүй. Тэгээд одоо бас дэлхийд ингээд гоё хамтлагууд бас гарч шууд ингээд хурж байгаа нь бас надад амар. Гэхдээ яг Newslock-ыг яагаад үнэлэх хэрэгтэй вэ гэвэл мань үндэд танилцсныхын дараа би өөр нэгэд ингээд бичдэг байсан. За чи нэг ийм юм болж штэ ингэнгүүт нь тэрийг нэг гоё ингэ мэдээлээд тэгэнгүүт нь нодон зунгаас ахуулаад Монголын стадион дээр болж байгаа тоглолтуудыг ингээ мэдээлэнгүүд дээрээс мэд Монгол хипхопыг мэдээлэлдэг тийм видео хийдэг хүн байгаагүй байсан. Яг нь реакшн видеонууд байсан хүмүүстэй дуун дээр за энэ дуу юм байна гэдэг яг одоо Монголын хипхопд юу болж байгаа гэсэн 7 хоногийн тийм тайм бол байгаагүй. Тэрийг бол Newslock бадаад авсан. Тэгээд тэрэнд нь бас тодорхой хэмжээнд би бас хувь нэмрээ оруулж байгаа. Тийм болохоор бас тэрүүгээр дүүгээр болоод ингээ бахархаж байгаа. Ягаад гэвэл Монгол хипхопд одоо тухайн 2-3 жилийн өмнөөс тууштай явсаар хагаад одоо бол хамгийн одоо их хандлт авж байгаа хипхоп болон одоо дууны сувг болсон. Иймэрхүү юмнууд тийшээ бас амар хэрэгтэй байна л доо. Тэн чи одоо амар нэг зах зээл том ч гэсэн яг Монгол улс шиг ингэж гоё урлаг соёлыг ингэж гоё хөгжүүлж тийм ээ. Бас юм хийгээд ингээд өргөн төмөндөө ингээ хүргэж чадж байгаа чөөхөн байна шүү. Энэ үл би дивэр тэдний барилга одоо тийшээ барилга амар гоё яасан юм хөгжсөн ч гэсэн яг юм соёлын тал дээр амар гоё ингээ чөлөөтэй хөгжихгүй л байна. Бид хоёр бас хүүхэд очоод подкаст хийсний дараа одоо тэнд байгаа Монгол оюутнууд бас танай кофе шопд очоод бас хэлжсэн тийм ээ. Кафед очоод намайг ирээд би бас өөрөө рэп доолох хүсэлтэй та миний дуу сонсоод үзгүү гэд бас хоёр дүүнэр очиж исэн. Тэгээд би гоё дуу муугаа сонсоод л тэгж гоё дуулж илээсэн. Яг хувьдаа студидтэй байгаа юм чинь магадгүй яг урлаг хиймээр байгаа одоо артистуудад продюсер хийгээд те хамтдаа ингээд бас хөгжмөө ер нь бол зэтгүүлээд яваад тахна шүү дээ. Тэнд гэхдээ ер нь одоо тоглолтууд болохоор хідэн хүний ийм багтаамжтай ер нь тоглолтууд болт юм бэ. Одоо манай одоо урлагийнхан ч амар их очиж тоглож моглоод идэг штэ. Хэр олон хүмүүстэй заалмал ах уу жишээ нь. Чи одоо хэрвээ томор хийвэл нэг 30 мянган хүн орчхон. Бүр томор хийвэл 60 мянга. Тэгээд энгийн одоо юм тоглолтнууд бол би даасан тоглолтнууд бол бараг л 1500-аас 1500. Одоо сая нэг 1500 хүний нэг лайв хаус нэгдэж байгаа. Тиймэрхүү л. Бид хоёр хүүхэдд очоод ер нь тэнд 2 лайв хаусаага хуахай тэгээд хүүхэд Magic тэгээс одоо 3 дахь нэгдэж байгаа. Тэгэхээр үнэ сонголт байгаа. Гэхдээ нэг заагүй гэвэл одоо дундад болсч хүн ам ихтэй. Тийм болохоор яг нэг эсвэл тэгээ 60 мянган хүнд эсвэл 1000 хүнд тэгэнгүүт нэг дундын нэг завсрын юм ингээд хэцүү байдаг. Сүүлд X-Men яг хизээ тоглолт хийв. Сүүлийн тоглолт нь хизээсэн бэ? Надад санахгүй байна. Тэр чи яг байхгүй. Тэр чи яг яасан штэ нөгөө 50% гараал тэгээд галасаал тэгэл дараа нь нөгөө койлсон. Тийм. Цагт харсан гол байх. Тэгээд золоо нэг койл очсон шүү дээ тийш. Тэгээд тентгийн зах зээл бас ямар шиг байна гэдгийг золоо бүр сайн мэдчихэв. Тэгээд би гүсчихэн бас энэ ч урлагчид тийш очоод тоглоорой л гэж бодож чинь тэр зах зээлийг гой нэгээрээ л гэж бодож чинь зөндөө ариун хүмүүс хүлээж игээ шүү. Ямар нэгэн урлагч очсон ч гэсэн нэрэн тэр дуун хөрсөн юм бол тэд нар бүр дэмжинэ. Бас нүгүтэйгүүр одоо тэмчэнээс энт хурж ирээд бас ингээд те хоорондоо ингээ холбоотой байгаа
одоо солилцоод байвал бас зүгээр. Тэгээ бас нэг чамд хэлчихэж одоо Монголд шинэ жилээр бол тий ерөнхийдөө том зах зээл байдаг. Ягаад гэвэл байгуулгын найз нөхдийн төрсөн өдөр шинжилгээл энэ чинь ариун болдог учраас энүүгээр бас уран бүтээлчд бол одоо их орлого болдог. Тэнд бас байна л гэхдээ тийм их эндхийн шиг юм гоё соёл байхгүй. Тиймэрхүү тэр хүндээ тэгээд л байдаг. Тийм ч одоо ингээд урлагийн үед бол энэ зон ерөнхийдөө гоё юмнууд болох болно. Тэгээ тийм болохоор та хэд бас тэ 100-ны юу болох юм байна, ямар тоглолт болох юм байна гэсэн ингээд тэгээ байнга мэдээлэлтэй хятад Ньюсаки видеонуудыг үзээд 23 подкастыг үзээс ерөнхийдөө ямар тоглолт болох юм мэдэх байхаа гэж. Бид нар бас би түрүү жилэл анх мэдсэн л дээ Нара Бара гэж хамтлагийг анх удаа мэдээд тэгээд Монголд ирж тоглолт хийгээд тэгээд тэр тоглолтыг би үзэж амжаагүй. Тэгээд золоо бит хоёр дараа нөгөө лайв сешн бичиж явах үед нэг үзээд тэгээд одоо бас дэлхийн энэ тэнд фестивалууд дээр ингээд тоглож байгааг нь харахаар бас надаа их гоё санагдсан. Тий. Тэгээд яг ингээд эхнээсээ ингээд одоо жил болгон тэгэл нэмэгдээ. Тэрнээс өмнө ч бас 9 9 treasure Монгол төрсэн дээр маш их тоглож исэн. Тий, нэг хоёр тоглол. Үгүй ер нь хэдэн жилжүүлээ нэлээд их ирж тоглож исэн. Тэгээд playtime эднэр дээр жишээ нь одоо ингээд DJ электро байна, хипхоп байна, тий одоо рок байна, бүгдээрээ л байдаг болцсон болохоор бас 100 мөн ирж тэрэнд оролцуул бас их гоё юм байна. Бодож байна. Тэгээ золоо бас надад одоо энэ тал дээр их гоё зам дэмжиж шít намайг энэ ч нэ ирж бас гоё тоглолтоо хийгээрээ энэ ч бас гоё хүмүүс чамаа харж байгаа шүү, хүлээж байгаа шүү гэдэг. Ярангуй би өөрөө нэг урлагаар амьдрий, Amanda J гэж бодож байгаа нэг эр хүн босны хуваар бас л бодож л байгаа. Энэ тал дээр хүсэж л байгаа. Nice. Тэгвэл бас бид нэр удахгүй бас Монголд хэдүүлээ. Гоё тайзан дээрээс тий. Хараад. Тэгээ бас нэг сэдвийн хүрээнд сэдвийн хүрээнд одоо чамд ер нь одоо эр хүн ийм байх ёстой. Эсвэл одоо эмэгтэй хүн ийм байх ёстой гэдээ ерөнхийдөө баримталж байгаа юу үзэл бодол зарчмууд ер нь юу байна? Эр хүн эмэгтэй эм хүн гэж одоо тийм биш үү. Эр эмийг ялгаж салгадахгүй. Гэхдээ би өөрийн хувьдаа бол би нэг эр хүн болсны хаваас бас нэг өөр ирчүүдээс жоохон зөрөгтэй илүү чармаа тийм ээ өөр сайн ирчүүд чиг гоё зөв энергээр зөвөр хүмүүстэй бас гоё готролтой байдал, готрангуй байдлын ингээд дараа чи мартуулаад шиг ч юм уу эсвэл хэрэггүй энийг яриад хэрэггүй гэсэн тиймэрхүү юмнуудыг нэрэ гэж боддог. Тэгээд эмэгтэй хүний талаас бол би энэ ялгаж салгаж байгаа учраас биш шүү. Адилхан хүн. Гэхдээ хэрвээ яг эмэгтэй хүн гэж ярихад түрүүл эмэгтэй хүнийг би хүндэлдэг. Ээжийг хүндэлдэгтэй адилхан. Би эмэгтэй хүнийг юусоо жохож, зодож, харааж юусоо үзээгүй. Энэ бол миний зарчим. Би багасаа туулсан амьдрал надад нэг эмэгтэй хүн хичнээн агуу их хичнээн жорогтой байдгийн хити их халыг тамыг ингэж туулсан ч гэсэн үр хүүхдээ хайдаггүй тийм зориг тийм хайр намайг нөлөөсснөөс болоод би ерөөсөө л эмэгтэй хүнийг хүндэлж явдаг эмэгтэй хүнийг биширж явдаг. Одоо Улаанбаатарт гэлтгүй Монголд салалт их байгаа. Хосын одоо салалт. Чиний ингээ нүдээр ингээ бодохоор хосууд ийм байвал одоо тий хамтдаа одоо урт хугацаанд байна, насандаа ч юм ерөнсөл залуучууд ямар зөвлөгөө өгмөр байна өөрийнхөө зүгээс дээрс мэд нөгөө одоо залуучууд ингээсээ тэгээс ингэж битгий ялаасаа гэж бодож байгаа зүйлүүд байна уу? Тэрийг яриад тэрийг байна уу? Тэд нар сонсох юм уу? Хэрэггүй байх та. Энийг сонсдог. Дуугаар өгвөл бас тий. Гэхдээ одоо би өөрийн биерийн жишээ татъя л да. Би бас найз охин X байж исэн. Тэгээд салах, нийлэх өнгөрүүлнэ штэ энийг чинь. Тэгээд нэг удаагаар суралцсан. Тэгээд 20 мгигээ салах биш шүү. Зүгээр найз охин. Үерхэл.
одоо дүгнэлт гэвэл илүү өөр юм бие чинэглээд гоё. Одоо жишээ нь жоохон алдартай одоо ажлын байранд ч гэсэн гоё юутай бүтээлтэй амжилт бүтээлтэй явах төрвөл илүү тэгж яарахгүйгээр ингээд зөв заяана ханаа алга хаал гэж бодсон. Тийм шүү дээ. Ажилдаа шамдаад, сурлага морлогодаа шамдаад тийм ээ. Тэгээд илүү гадагшаа явж үзээ. Тэгвэл илүү гоё юу. Хоёуланд нэг адилах юм ба. Хоёулаа нэг урт ус ургуулж байгаа. Урт ус ургуулад хэр удаж байгаа дээ. Яагаад ургуулахар шийдсэн? Одоо эн чинь би хижиг дуусаад л тэр өдрөөс үлдээсэн шүү дээ. Юу дуусаад аа? Хижиг. Корона. Дуусаад л үлдээсэн. Тэгээд би ер нь үлдээе. Тэр хэсэг хугацаа бити мартил гэж бодсон. Ерөөсөө гिचүү байсан шүү дээ. Тэр хүн бүгд гिचүү байсан. Тэр нэг одоо яахын чаргагүй, явахын чаргагүй, хийхин чаргагүй. Тэгэхээр тэр үеийг дурсахын төлөө гэхүү. Тэгээд улам илүү бийдээ хүч авъя. Зэрэг авъя. Тэгээд ус гангалж мангалж гүйснэс гэснэс. Тиймэрхүү байдалтай л. Тэгээ үлдээсэн юм уу? Ер нь гоё байл тус үлдээх чинь бас их юу юм байна. Өөр юм байна. Өөр нэг зүйлийн юм ирд юм байна. Зүгээр бодцоор авч хэлбэл одоо нийгэмд тэр ингээ хүмүүс ингээ чамаа харж марах ч юмс энэ урт төстэй залуу байна. Өөр байна гэсэн үг. Тэгээ сүүлийн үед ер нь бас урт төстэй стилтэй залуучууд бас нэмэгдэж байна тий. Тэгэд ер нь бол яг гоё зөгтөлтөө бас эрэхтэй хүмүүст урт төс. Ийм нэг домог байдаг шүү дээ. Самсны домог байдаг. Одоо урт төстэй байхдаа одоо хамгийн хүчтэй байдаг. Тэгэнгүүт нь нэг эмэгтэйтэй одоо болцож исэн эмэгтэйтэй гэж хэлж л да. Унтангууд нөгөө эмэгтэй нь шүн мань хүний нэг усыг нь тайраад тэг хамаг хүчийг алдангууд нь одоо яасан мань хүн одоо баригдаад зодуулаад сүлээд гэх юм уу? Надаа урт бияга өсөө ургуулсан бай гэвэл ер нь ингээд 13 дугаар зууны тэр үеийн түүхэн монголчууд бол ер нь урт төстэй байдаг байсан. Тэг тэрнтэйгээ илүү ойр байх надад юм санагдсан. Нэр нь тэгж бодсон юм уу? Тий. Тэгээ харангуутанда бүгдээ урт төстэй байгаа шүү дээ. Тий. Шүлжиж мүлцсэн байдаг тий. Хоёр бүрдсэн. Би бас тийм ээ. Ариун гэдэг залуучууд урт төстэй одоо тэнцэн бас ариун байна шүү. Тийм урт төстэй залуучууд нэг гүрдсэн залуучууд ариун байна. Тэгэхээр 8 гой зөрөгтэй болдог. Тэр бол далд хүчилтэй. Дотор байдаг л гэдэг. Тэгээ бас нэг цаанаас нэг тийм өөр мэдрэмж болов. Тийм болохоор надад бас амар таалагддаг. Тэгээ урт төстэй ер нь тайрмааргүй байгаа. Ингээ байлгалаа. Бүгдээр энэ нэвтрүүлэг урт төстэй болсон дандаа хоёр шиг ямар гоё байна. Үсчингийн газруудаа уучлаарай. Уучлаарай. Гэхдээ үсчингийн газар бас урт төстэй хүмүүс хэрэгтэй шүү. Нөгөө үсчин ингээд амар урах гараа ингээд гандаад юу гэдэг чинь амар салаалж мадалаа тий. Тэгэхээр чинь бас гоё юм хийлгэн. Угаалгана. Тэг би чи яасан штэ нөгөө сая хүүхэд очиохад бид нар нэг юуны нөгөө баян талц очит буудлын эсрэг юу гэдэг чинь нэг худалдааны төв 8 давхарж илүү тэр Жунхва дээр очиод тэгээ баг 2-3 цаг дэлгүүр ингээл хэсэж байгаа л тэгэхээр би юу юм сам тэгээ томсны удаа худалдаж авсан. Энэ таныг чинь яса? Үгүй. Сам усны сам тэгээ томсны удаа худалдаж авсан. Урт төстэй эрэгтэй хүн очиод тэндээс ингээд сам томсны удаа авахаар нь жоохон сонир санагддаг уу гэсэн тийм. Гэхдээ нэг зинчээ баахан одоо брэнд дэлгүүрүүд байгаа. Тэгэл би ингээ яг нэг шатаар гарчаад яг ингээ очисон чинь тэнд нэг юуны сам зардаг дэлгүүр байдгийг. Сам нь бүр амар гоё модон одоо нэг улаан мод гэдэг үг үлээ. Зандан мод уу? Зандан мод. Ярангууд ямар гоё сам бэ тэгээд сам авъя гэж бодож ирсэн чи яг таарад тэгээ өөр нэг гэр авахын дэлгүүрд ороод нэг амар гоё аягнуудтай тэгэл харсан чинь бүр тасарсан хумсны утга байдгийг. Тэгэл хумсны утга сам авсан. Амар баярлалаа тийм үү? Бас сүлд би нөгөө Хүй гэд киног бас ярмаар байна. Одоо
энд чинь IPTV-гээр түрээслэхээр гараад, кино театрт гараад тэгээ нөгөө киноны продюсинг хийдэг компанийн тэр нөгөө энд авчираад гаргасан. Тэгээд ер нь бол бас яриа мараа их гоё юусан. Чи бас үзсэн тий? Үзсэн. Тий, надад амар тийм сэтгэл хөдлөм. Тэгээд тэрэн дээр миний зүгээр онцолж харсан юм нь юу байсан гэхээр хөгжим нь айгуу гоё байсан. Урнаа төгчгийн хөгжмүүд айгуу байсан. Тэгээд нөгөө киноны юм нөгөө хөгжмийг яриаг тэр одоо орчны чимээг гэдэг юм уу тэр бүх юмныг ингээд айгуу гоё одоо сайн саунд инженер сайн гэх юм уу одоо юу гинтэй надад тийм мэдрэмж төрүүлсэн. Одоо яагаад тэгэхээр гал ингээл асахад цог нь пак 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 гэж дуурж хахад хажууд нь хөгжим явж байгаа хүмүүсийн хоорондын яриа явж байгаа. Тэг бүгд ингэж салт сонсогдвол надад бүр амар тийм гайхалтай. Би бүр кино театрт үзээд бараг уйлсан шүү дээ. Тэгэд нөгөө Монголд ч ингэж заримдаа ингэ кино ихээр одоо хөгжим нь ингээд нөгөө тэр үедээ бичиж аваагүй ч юм уу араас нь нааж оруулдаг ч юм уу яадаг чинь те тэрэн дээр заримдаа миний сэтгэл төрдөггүй байхгүй. Тэгээд тэр бас надад бас амар супер санагдчихсэн. Тэгээ ваа гоё кино байна гэд. Надад амар гоё санагдчихсэн. Чи ер нь үзсэн үү тэр киног? Үзег байгаа юм. Кино манад юм үзэхгүй. Кинонд зүгээр тоглодог. Тийм кинонд дүүрээ. Тийм. Залуу намайг кинонд оруулна гэсэн шүү. Тэр киноны тухай ярмаар нь орсон киноныхоо. Тийм тэр найруулагч гэж хэлэх үү тийм үү? Найруулагч. Удирдаач. Найруулагч. Тэр хүн бол том юу штэ. Бас том хүн жандаа лайгээд. Тэгээ тэр хүн намайг ирсэн байхгүй юу одоо юм нэг дүр хэрэгтэй байна. Энэ кино болохоор бол 1994 оны Хөх хотын нэг байдал. Тэгээд ийм нэг одоо Монгол маймачин хотод ирээд зөвлөлтийн бараануудыг ингээд зарж байгаа нэг маймаа хийдэг хүн. Тэгээд би зураг мургаа ингээд явуулангууд за яг энэ хүний авах юм байна гэдэг намайг тохирсон. Тэгээд очиод бас би ч энэ настай бас ийм нэг том хүнтэй танилцж болдго юм байна гэж бодлоо. Тэгээд очсон чинь намайг заажи юу яа өөрөө рэпер хүн юм чинь өгүүлчих. Нөгөө ярих юмнуудаа бүгдийг нэг үглээд гаргачих гээд. Тэгэхээр чинь би нөгөө бэлдсэн юм чинь бүр зүгээр одоо ямар үзээгүй тэр өдөр нь ингээ очиод тийм цайран тогоо байсан, дэвэр байсан. Тийм Оросын тийм юу гэдэг костюм болов юм байсан, дурам мурам тиймэрхүү яг тэр үеийн юмнууд байсан. Тэгсэн чинь намайг одоо өглөөл гэж. Тэгээ би чи яаж бас жоохон тийм зүртэй тэр кино ч амар ариун хүн байдаг юм байна шүү дээ. Ганцхан хүн зөндөө ариун хүмүүс хараад жогсоод бас хүйт өдрөө тийм. Тэгээд за ямар ч сонголт би өөрөө буцаж чадахгүй ухарч тутаалтай ч юм биш гараад тийм бос бусын тайлаа шидэв. Тэгээд нөөдгөө ингээд өгүүлэхгүй юу. Тэгсэн чинь арай жорог хүрсэнгүй бас дотмог байсан чинь нөгөө тэр найруулагч хүн чинь их юутай намайг жижиг олдоор өөрийнхөө нэг дуугаан дуулчих. Тэгээд би нөгөө нэг дуугаа шаагаад тэгсэн чинь за яг энэ янзаараа л нөгөө ард хэмнүүдээ бүгдийг хэлчихгүй юу. Тэгээд тоглоод маш гоё юм байла. Киноны тийм их гоё байсан одоо хүлээж мүлээгээ даарж марахаас л одоо өөр нь ч бүр гоё байсан кинонд. Тэр кино хэзээ гарах юм? Тэрийг Францын нөгөө Ганад явуулсан гэсэн шүү дээ. За. Дотроо тийм дотоодын захт хийсэн биш. Тэр найруулагч болохоор тийм дандаа тийм хуучны тийм жижиг одоо киног ингээ хийдэг тийм нэг. Чамайг яаж олсон юм? Нэг ах байд юм аа. Одоо идэр бай штэ. Тий. Үнэний. Идрээр дамжиж нэг ахтай танилцсан. Тэр ах болохоор тийм рок юудаг тийм хятад ах гэдэг юм шүү дээ. Тэгээ тэр ахтай ингээ танилцаад идэр байна хэдүүлээ бас хамтлаг банд хийж игээ. Тэнгүүд нэг өд цоо хоолнд орё гээ. Тэгээд ахтай танилцсан чинь ах зүгээр одоо тэр ах бол тэр найруулагчийн яг туслах нь байхгүй нөө хувцсныхаа одоо тиймэрхүү жижигч мөжигчэн сонгох. Тэгээд одоо идрээс асуугаад идэр чөлөө байхгүй аа. Тэгээд за зүгээр хажуучин хүн байна. Тэгээд идэр шууд намайг хэлээ. Тэгээд би зүгээр зургаа ингээд явуулаад тэгээд таарсан юм л тохиолдол. Тэгээд яг л жиби танилцсан шиг. Хов тавилан. Гой хов тавилан. Одоо тэгээд удахгүй Хөх хот руу ууслаа. Тэгээд сэтгэл ямар байна? Энэ хэд хоног Улаанбаатарт өнгөрүүлээд.
би одоо баяртай байхаас гадна би бас илүү энд чинь хэрвээ одоо энд ирж би нэг энэ улсын иргэн байгаад ингээд амьдрахад хөрвөл бас амар их сэтгэлийн тамир хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрсэн. Хайртай одоо хайртай шүү дээ. Тийм шүү. Одоо би энэ улсын иргэн байсан бол гэрдээ харгуу хүн гэж хаах. Зоригтой. Ер нь ажил чинь зүгээр нэг яриад л тэмдэг шиг тэгээд тийм бэлэн тийм ингээд болчдөг ажил байхгүй. Бүгд л ингээд нэг бусд нэгнээсээ шалтгаалгадаад л ингээд хойшлоод байж байгаа тийм байдлууд гарч ил байна. Гэхдээ үнэн ч байна. Үнэхээр үнэн ч байна. Хэлсэн бол хэлсэндээ хурж ийн. Тэгээд би одоо явхасаа ямар ч байсан одоо тэр нөгөө тэр дуугийг эхлүүлчихлээ. Гарцаагүй алаагүй гэдэг ийм гоё продюсер надтай миний гоё найз тэгээд алаагүй энд ирсэн одоо хипхопын энэ тал дээр амар их хөдөлмөрч хүн шүү дээ чинь. Тэгэхээр намайг шууд одоо хийгээд гаргаж байгаа учраас бид нар алаагүй Горовыг ярьж байгаа сүүлийн жил Монголын нэлээд олон артистуудын одоо аяыг продюсерлж байгаа, микс мастерыг хийж байгаа. Shout out to алаагүй. За тэгэхээр тэгээд нэмэлт асуух зүйл байна. За ярианы сэдвийг шууд өөрчилчих гэхээр яг болохгүй байгаа байхгүй тий. Шууд хувирчих гэхээр айгүй хэцүү байгаа гэсэн. Тэгээд ер нь хөх хотод одоо залуучууд ер нь яг шоудах хэв маягийн ч гэдэг юм уу тий залуучуудын одоо яг хэв маяг нь хэр байна. Тэр талаар бас сонсмоор байна. Эсвэл энийг ингэж хийж болох юм байна. Одоо хэрвээ энэчнээс хөх хот руу явж байгаа хүмүүст тийшээ ийшээ ороорой гэж зөвлөгөө өгвөл юу гэж хэлэх вэ? Одоо гоё те шоутах гэж зугаацах гэж. За тэгвэл хэрвээ одоо яг тентэх соёлоор ингээд гоё тоглолт үзээ тийм ээ. Энд чинь тоглолтын соёл амар гоё байна шүү дээ. Бүр чанга тэгээд тоглолт Монголын үеэр очиж гоё лайв хаус тийм амьд хөгжмийн тоглолт одоо заавал Монгол хүний үзэх тоглолтыг үзэх биш шүү дээ. Өөр бас тхийн ямар хамтлага одоо тэр чин тур тоглолт хийгээд явж гин. Тэгээд 5 дахь өдөр 6 дахь өдрийг тааруулаад очоод за тийм лайв хаусууд байдгийн. Who Hot Live House гэдэг. Тэгээд Who Hot Magic Live House Huahai. Тэгээд одоо шинэ бас нэг жигээ нэг том лайв хаус байна. Тэгээд баарнууд болохоор бол одоо Наранхан гэж нэг Монгол баар байгаа. Тэгээд бас одоо миний дүүнэрийн нээсэн Muse гэж бас нэг баар байгаа. Тэгээд бас нэг IDX гэх мэтчлэн том клуб аим том клуб байгаа. Тэгээд хоол моол бас идэх ундааны тал дээр одоо хөх хотод бол шоумэ гэж бас нэг одоо тийм бууз шиг. Гэхдээ тэр нэг хоньны махны амар гоё тийм бууз шиг мөртлөө амар гоё амттай байдаг. Тэрийг идэж болно. Тэгээд заасуй гэж байгаа. Нөгөө дотор хоньны дотор тэрвэр ингээд гоё шүлтэй ингээд тэгээд нэг бейз гээд нэг улбав шиг тийм нэг юмтай. Тэгээд тэрнтэй ингээд өглөө идээд л ийм хүү идэж болно. Тэгээд тэнцэн чинь бас одоо эртээ золоо нөгөө юг жөөхөдөө бодаа. Тэрийг амар өргөжчихсэн шүү дээ. Монгол хоолны газар очоод. Тий скоптерийг бид нарыг Монгол хоолны газар руу дагуулсан. Тэгэнгүүт нь тэнд зөөхийг одоо шарсан шар будаатай ингээд хамт ингээд хутгаад Монголд тийм газар байхгүй. Тийм үү? Тий. Тэрийг гэдэг бүгд нь пүүх ямар гоё юм бэ. Өөртөө яг супер байсан бүр. Утхан санснаа. Тий. Гэдэм үү? Утхан сансан. Тэг би асуу нэг газрыг дурдмаар байна. Одоо манай бас нэг 2019 он танилцсан найзын Remix Bar гэж байгаа. Тэгээ бас 4000 гээд нэг гоё кофе шоп байгаа. Манай жижиг гэн гэхдээ очиод газар байвал очоорой гэж бодож байгаа. Танаа кейкийг чин би өөрөө кейк иддэг учраас кейк дахиалаа байна. Гэтэ яг нөгөө онцлог зүйл нь танаа кейк байгаа. Тэгэнгүүт нь кейк нь ямар вэ гэсэн чинь нөгөө сүдэ цааны амттай. Оо тийм. Ваа. Тэгэхэд ганц л газар байдаг. Тэгээ ер нь бол хүмүүс тэрийг идэх гэж амар их өчтдөг юм тийм. Дөө яруу хүмүүс. Зүгээр тэнд чинь одоо зүгээр
ганцхан Монгол хүний төв шиг биш шүү дээ. Бид бас илүү улам зах, тийм том зах байгаа юм чинь. Тэдгэр хүмүүстэй бас идүүлвэл улам сайн шүү дээ. Тэнгүүд нь нэг илүү нь бүр тэдгэр хүмүүс. Дуртай бүр хамт нь гоё байна. Гэхдээ би яг юуны сүдэ цааны хамт яга гоё байхаа гэж бодож байгаа вэ гэвэл би бас өөрөө salted caramel ice cream-д дуртай. Тэр чинь амар тэмтэй нэг давстай мөртлөө авталтгүй мөртлөө нэг тийм гоё амттай байгаад байдаг шүү дээ тий. Одоо очихороо идэндээ та хоёр. Нэ. Сониосын Улаанбаатарт байх үед гоё хоол идэж чадсан уу? Идсэн. Идсэн тэр City Zog. City Zog-ийн өвчүүтэй цойгон. Амар л шүү дээ. Тэгээд чи юу лээ? Халуунтойгоо идлээ. Тийм ээ. Тэгсэн. Хотбоо. Буулд халуунтойгоо идсэн. Тэгээд бас нөгөө юу? Нөгөө Rosewood-д өглөөний цай. Bagel. Тэдний bagel амар гоё байсан. Тий. Тэглээ. Өөр чинь юу лээ? Marco Fromageri нөгөө хоёлаа өглөөний цай иддэг. Тэгээд чи анх хэрэгтэй бас бургер идсэн байгаа тий. Тэднээ бас гоё байсан. Улаанбаатарт ч муухай яг тэгээд муухайч гэмээр юм байхгүй л доо. Тэгээ залууч бас ер нь хоолнд нөгөө амар тийм ач холбогдол өгдөг гэх юм уу? Гоё мэдэх ёстой, гоё амттай, гоё зүйлийг ер нь бол аюу сайн мэднэ. Ер нь тэгэл дагуулаа явж байгаа бол ер нь хамгийн сайнуудаар л орсон байгаа. Хамгийн амттайнуудаар. Тэгээ нөгөө юу хин чи яг ирэнгүүт нэг гоё цуван идмээр ингэж хэлсэн шүү дээ. Тэгэнгүүт нөгөө хамгийн гоё цуван City Zog-д байдаг. City Zog бол 1-ээс 5 дахь өдөр цааны цагаар л ажилладаг учраас амралтын өдрөөр ажилтдаг. Яг гэвэл бусад цувангуудын ажууд бол City Zog-ийн хамгийн гоё. Ягаад гэвэл гурилаа ингээд тэ илтгэхтэй чөмөгний одоо тосоор яадаг. Хаана үйдийн City Zog гэж? Баянгол зочд буудлын хажуудал. Тийм штэ. Тийм. Мэдх юм байна. Бид нар бас нөгөө алтан газар орсон штэ нөгөө шорлогтой газар. Тийм штэ. Тэддэг чинь бас яа. Тэр Монгол гэрн баавартай сай. Яа гэдэг чи юу лээ? Тий, Густогийн баавартай цай. Сүтэ цайч бас гоё шүү. Гэтэ би бялуу гэж бодохоор бас надад бол яг төсөөлөгдөхгүй энэ сүтэ цайны амттай бялуу гэж. За. Миний бүр хадгалж. Миний бүр хорхоо урж байна. Бид нар бас нэг фумо орсон. Хүүхдийн зуугийн хамгийн гоё шүү. Би яг үлсэх гээд шүү. Тийм. Шишээ чинь гоё ингээд. Залаа яг нэг юм шишээ татаал жоох ингээд ярь цуух яг тэр амар дуртай тий. Ер нь амар тийм чанартай цаг үйдэг шүү те ер нь. Тэр чинь нэг тийм амар 2-3 цаг удаагаад ахгүй яг нэг юм хэмжээндээ ингээл нэг цаг 30 минут ч юм уу. За тэгээд Хөх хотод залуучууд алкогол юу хэрглэж байна? Өнөр энэ гоё асуулт юм байна шүү дээ. Ихэвчлэн пив. Нэг тийм хүнд бейж юу цагаан арх марх янз бүр юм руу булнах. Хатрч орохгүй. Гайгүй шүү дээ. Наад чинь дөндөө одоо ажлын тийм байхгүй. Гүд одоо тийм ажилтай тийм улсын ажилтай тиймүүд нь л одоо байж байгаа байх. Тэгтээ залуучууд бол зүгээр л пив гоё. Тэгээд Монгол баар. Монгол хипхоп. Ер нь хийд болж байгаа л дуун юм бэл үүл тийш очно. Тэгээд тэмцээнэн бас өөр нэг сонирхолтой бас өөрийнхөө гэсэн бас нэг сонсдог тийм юутай шүү дээ. Хүн бүгд өөрийнхөө сонголттой тэгээд энд болохгүй дуу магадгүй тэнд амар южиж магадгүй. Тэгээд бас хүсдэг гой рэпернод ирчихвэл бүр амар дуртай шүү. Өнд амар дуртай байгаа. Тэгээд илүү очих хэл хүсэж байна. Тэгээд гой нэгт хэл хүсэж байна. Залуучууд та нарт амар хайртай. Тэнд DJ нар бас нэлээд бас их олон байдаг уу? DJ-ний соёл бол нэгдсэн байна. Нэгдсэн үү тий. Ер нь бас одоо эндээс Монгол одоо яг олон хит болж байгаа ч юм уу эсвэл хуучны ч юм уу тэр дуунуудаа гоё микслээд бас DJ явдаг бах л та тий. Монголоос очдөг штэ. Бодихгүй үлээ. Бодихгүй очдөг. Бодихгүй ч гоё. Тэр сахалтай нэг мараалаг тэр Crazy Dog юм болов? Үгүй нэг юуны Mongolian Mix Project-ийн тэрний хинштэй одоо нөгөө бэлгүүдээ. Бэлгүүдээ тий. Гоё шаазлсан. DJ OG эсвэл өөрөө DJ явах юм бол тий.
гоё шатс. Хүлээж авна шүү дээ. Очвол сайхан нэг тоглолт хийгээл те. Залуучуудыгаа бас нэг орой сайхан. Дэрэг гоод. Гоё надад. Ягд вэ гэвэл бид өөрснөө гоё ингээд надад чадвал өөр хүн бид нарыг хараад ингээд баярлна шүү дээ. Бид нар ч ингэж гоё нааддаг үндэстэн байна. Ийм орчинтой газар байна. Гүүгээр ингээд нэг хоёр талдаа ингээд бас нэг наадахч биш, наадахгүйч биш ингээд байхаар чинь бас нэгдэхгүй шүү дээ. Тэнд тэгээд одоо залуучууд ер нь ингээл одоо бит хоёрын нэвтрүүлэг чинь жоохон нэг юм бэлгийн амьдрал ч юм уу секс макстай ерөнхийдөө холбоотой. Тэгэхээр залуучууд ер нь тэр нь хэр нээлттэй байх уу? Одоо тэр одоо бэлгийн амьдрал гэх юм уу? Одоо эрэгтэй эмэгтэй хүмүүс one night out гэж байдгүй. Байлгүй залуучуудын амьдрал чинь. Байлгүй. Гэхдээ би мэдэхгүй байна одоо. Байх л өстой шүү дээ чинь залуу хүмүүс юм чинь тийм шүү. Одоо ингэж их хөөх байсан шүү дээ. Байсан шүү дээ. Нэр байсан. Байлгүй. Тийм ээ. Хаасайгүл тийм л. Тэгээ хүний амьдрал чинь тэгэл тэр чинь амар чухал зөөл шүү дээ. Тийм шүү дээ. Тийм тэгээд өвчнөй ч юм биш. Тийм. Тэг яг зүгээр бид нар бол бас одоо тиймэрхүү зүйлийг нэг тэгж үе болохгүй зүйл ярьж болохгүй зүйл гээд ахгүйгээр бас нээлттэй багасаа л гэж юу н боддгийн. Тэг гол нь нөгөө зөв чиглүүлчүүл уг нь зөв юм шиг байна тий. Би бас ингэж бодлоо. Ер нь бол за нэг хавар зүүн амжих юм бол ер нь тэгийг дагуулад тэнцээ нэг хөх хотоор бас нэг влог ч юм уу бас тий хорооноос явуулах юм бол тэгэл. Тэнд бас нэг контент хийх болно. Ариун залуучууд чамаа тань. Нэ яа. Иймэрхүү юм ярьдаг хүн байна гэдэг тийм ээ. Нэтэндээ. За тэгээд Axman найздаа ажил үйлсэнд сайн сайхныг хүсье. Тэгээд Монголд төлөвлөж байгаа энэ ажлууд хурдан бүтээсэй гэдгийг ерөө шин дуунуудад амжилт хүсье. Тэгээд манай нэвтрүүлэгт цаг гаргаад зочноор оролцсонд маш их баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд тиймэрхүү. Тэгээд мэдээж цаашдаа дандаа холбоотой, дандаа цогтой олон зүйл бүтээх бах. Тэгээд тэрэнд бүгдэнд нь амжилт хүсье. Яа тэгээд энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөх нь байна. Таалагдсан бол лайк, share, subscribe дараарай. Одоо тэгээд бас нөгөө кекс суугаас энэ дээр ирлээ гэд дууныхаа дороос комент хийх хэрэгтэй шүү. Тэгээрээ. Тэнд би лайк дарна гэсэн. Ааха. За тэгээд баярлалаа. Bye bye.